8-3-аас 7 хоногийн дагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 15-ны мегмар гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар Бархуугийн Чинбат нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарц зураатаагаар мөн автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Симплэр аваарай. Шонхрот тав чимэд хүргэе. За бүгдэнд нь чимэд хүргэе. Манайхан дулаанд бэлэн гэжтэй. Билээ. За, та бэлэн үү? билээ. За. Найруулагч ах бэлэн үү? Билээ. Билээ. За тэгэхээр өнөөдөр гэмт хэрэг ярьдаг өдөр. Тэгэхээр би өчигдөр нэг түүх ярьж дуусаагүй зэс учраас 20 дугаар хэсгийг ярина. За амигч маань ямар хэрэг хэлсэн бэ? За би өнөөдөр өөрөө ерөнхий эмч тэгсэн хэрнээ цуврал алуурчны талаар үргэлж. Эмч хэрнээ цуврал алуурчин байсан. За тэгээ ойролцоогоор 30 жилийн хугацаанд 284 хүн амиа алдсан гэдэг тооцоолол байт юм байна. Ямар айхтрын Тийм бааз. Тэгээ 30 жилийн одоо нөгөө эмчийн нэрээр өөрийгөө халахалж ингэж явсаар гад маш олон хүмүүсийг хүнөөс нэг юм хүнийг ярих гэж байна. Гадна маднаасаа бүр ямар буянтай дүрхтэй гээ мэддэхгүй. Та юу дүрхсэн үү нэр гэж? Ноо. Тос. Би нөгөө гэмт хэрэг чинь сонсгоосоо илүүгээр таныг хараад би сая юу хэлээ гэж бодлоо. Нөгөө юм гарах гэдэг хандлагач. Тийм байна. За тэгэхээр шууд түүх рүү орцгоо тийм. За өчигдөр түүх маань нэг юм жоох одоо мэдрэл мутаж гэдэг мэддэхгүй нэг эмэгтэй найз залуутайгаа нэг эрэгтэй найзындаа очсон тий. Тэгээд энэ түүхийн гол дүр нь бас нэг бүсгүй байгаа даа тий. Тэгээд өчигдөр болохоор хоёр бүсгүйг одоо гэртээ оруулах гэсэн бөө юм болоод орохгүй байсан тухай ингээ яриад дууссан шүү дээ. Тэгэхээр тэр хэсгээс үргэлжлүүлээ. Зүрж гүйлдээ таарсан тий. Тийм. За ингээд арай гэж хоёр бүсгүйг гэртээ оруулж хаалга төгчээд галзуу мэд хашгичж орилж байгаа өнөөх их чиг санал дээр суулгаад гэрээ эзэн залуу асууж л дээ. Чи хэн юм бэ? Чи ихч биш үсттэй гэж асууж. Тэгсэн нөгөө их чинь шаал өөр хүний хоолоогоор надад зөндөө найз байгаа. Та нарыг бүгдийг чи ална да гэж хашгирч. Тэгээ залуу үргэлжлүүлэн өчигдөр ч гэсэн чи их чинь бид орсон уу? Тийм үү гэж хэлж. Тэгсэн тийм ээ. Тэр чинь би байсан юм гэж учиргүй одоо хэлснээр учиргүй хөрсөн гинэ. Тэгээ үнэхээр сонсгоосч зэвүү хүргэн маш муухай инээсэн. За энэ үед залуу гийн хувьд бол ингээд бүр хэлэх хөвч байхгүй, яахаа мэдэхгүй байж байгаа байдалд орсон юм байна. Тэгээ өнөөх их чинь гинтхэн энэ үед ухаан алдаад унтсан гэх юм уу одоо ингээд орон дээр нөгөө сандал дээр суулгацсан шүү. Тэгсэн чинь ингээд мэдрэмж болоод ингээд унтсан. За хэсэг хугацааны дараас сэргээд босч ирээд тэр үед нэг ажигласан маамлт нөгөө найзлуун те тэр нөгөө хоёр дүү ингээ харсан чинь харцсан яг эргээд хүнийг шиг болоод ингээ хуурцсан байсан. Саяхны хүртэл бүр ингээ галзууслаад өөр хүн шиг байсан. Тэгсэн өнөөх их чинь гинтгэл юу болов вэ? Би яагаад энд байгаа? Та хэд бүгд яац гэж асууж. Бодвол ингээд сая болсон үйл явдалтай процессыг санахгүй л байгаа л та. Тэгэхээр мөсгөө эрэгтэй найзын хамт болсон явдлыг тайлбарлаж үгүй таач удаа газарлаад юм шиг ингэж ойрлоод лифт рүү өсөрч орохгоор нилээн боллоо гэд. За тэгсэн энэ одоо бүх одоо яриг сонссны дараа нөгөө их чинь сонсчоод юу ч дуурахгүй ч юм уу суудсан. Тэгээ гайхсан залуус сууж л дээ. Үгүй та ядаж юу болсныг санаж яануу сая юу болсныг гэд асууж. Тэгсэн дээр их чинь би үнэхээр юу санахгүй байна. Тэгтэмний нойр хүрээд ийн. Би чам унтаж болох уу гэж асууж. Тэгээ залуус юутаач түүний ер нь бол унтуулсан дээр юм байна гэж бодоод ингээд өрөөнд оруулаад унтуулсан. За өнөөх их чиг унтсны дараа бүсгүй эрэгтэй найзаас асууж л дээ. Яг юу болоод байгаа юм бэ? Би юусоо ойлгохгүй байна. Яг яагаад байгаа юм бэ? Тэгсэн би чамайг наашаа ирж явах цанд уцаар хэлсэн мэт дээ. Өчигдөр иймэрхүү явдал болсон. Өчигдөр иймэрхүү явдал болсон гэж чи намайг худлаа ярьж байл гэж бодсон баг тийм үү гэж хэлж. Тэгэхээр бүсгүйдгүй нэрэл ирэх замд нэрээ өчигдөр их чинь би цүнс орлоо нэтэр гэж хэлж исэн гэдэг санаанд орж ижлээ. Тэгээ залуугаас үгүй нэрээ тийм чи тэгж хэлж исэн юм ба штэ. Тэгвэл өчигдөр их чиг ямар хон байсан. Өнөөдөр бол ингээд солиот юм шиг өсчээд штэ. Тэг өчигдөр яг юу болсон гэдгийг асууж. Тэгсэн залуу өчигдөр ч бас өнөөдөр их шиг адилхан байсан. Их ч найз залуутайгаа муудалцаад түр гарчаад тэрэ гэж гараад ирэхгүй алга болсон. Тэгээ гайхаа санаа зовоод юу болов гэдээ доошо буусан чинь өнөөдөр их шиг чичирчгсэн уйлаад гадаа суужсан. Тэгэхээр ариун цэрийн өрөөнд дараа нь ингээд нэг гэрэл орсон маамлаа. Тэгсний дараа байр руу оронгуудаа ариун цэрийн өрөөд ороод яг өнөөдрхтэй адилхан хачинд уйлаад байгаа нь мэддэхгүй, инээгээд байгаа нь мэддэхгүй ингээд орлоод эхэлсэн гэж байна. Тэгээ бүсгүй найзынхаа яриаг сонсоод ерөнхийдөө юу болсон бол ойлгосон маа. За ямартай ч энэ их чимэд ямар нэгэн зүйл орсон юм байна. Тэгээд одоо юу болоод байгааг мэддэхгүй, хизээ орж гараад байгаа юм мэддэхгүй ингээд за одоо нүдийг л харах юм бол за ихч маань муу юм шиг байна. За ер нь одоо биш юм шиг байна гэдгийг ялахаар байгаа гэдэг ойлгосон.
Тэгээд үргэлжлүүлэн тэгтээ чи яагаад өчигдрийн чи мөн бидтэй гэж асуусан юм бэ гэж асууж. Тэгсэн тэр эрэгтэй найз нь хийж байгаа үйлдэл нь өчигдрийнхтэй яг адилхан байсан болохоор асуусан байхгүй юу. Тэгтээ өчигдөр арайч лифтний хаалга нь үдээгүй л дээ. Өнөөдөр тэгэхээр би өөр нилээн сандарлаа гэж хэлж. Тэгээ бүсгүй тэгтээ эгчийн хувьд бид нь үнэхээр сүнс орсон нь үний юм бах та. Хэрвээ тийм бол аюултай үсттэй. Би ихчиг удаан хугацаанд яг найзлуу нь хажууд байгаа болохоор хамаагүй ярихад жоохон тийм л байна л да. Гэхдээ ихч магадгүй сэтгцийн асуудалтай болсон байж болох юм шүү дээ гэж хэлж. Гэхдээ нэрэлт одоо юу гэдэг хүнгийн өөрчлөгдлөө гэхэд сүнс одоо юу гэдэг чөтгөр шулам орсон байлаа гэхээс л ер нь сэтгцийн асуудалтай болцсон болоо да гэж бодох нь төгөөм шүү дээ. Тэгсэн эрэгтэй найз нь хэлж дээ. Харин тийм ядаж сэтгцийн асуудалтай байсан бол имлэг явуулсан. Тэгтээ чи түрүү харсан мэдтэй ихч айхтар хүчтэй болчихсон. Би хүртэлтэй илээгүй штэ. Яалтчгүй бид нь ямар нэг юм орсных л баг. Гинт тийм хүчтэй болно гэдэг бол байж боломгүй штэ. Одоо сэтгцийн асуудалтай байлаа гэд хүч нь бол хэвэндээ л байна штэ. Тэгсэн чи баг хоёр эрэгтэй хүнтэй түлхээд барахааргүй тийм хүчтэй болсон байсан штэ. Тэгтээ ихч хизэнээс эхлээд ингэдэг болсон юм бол одоо тэрийг нь хэлж мэдгүй. Миний бодлоор сүүлийн үед л болоо да гэж бодож байгаа юм эрэгтэй найз нь хэлж. Харин бүсгүй хувьд өнөөх ихчинд очиж хонохдоо сүнсэн даруулаад нилээн одоо хэцүү байдалд орсон шүү дээ тийм. Тиймээс байдал нэг л биш байгаа гэдгийг нь ер нь жоохон дээр үеслэлээ жоохон биш болцсон юм бол та гэдгийг нь ойлгосон ба. Тэгээ бүсгүй хэлж л дээ. Тэгтээ ихч дахиад ингүүл ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй юм шүү. Сэтгцээ үзүүлдэгч нөө одоо тэгээд бүү удган дээр очдогсон ч хിവэр нь үлдээвэл аюултай үсттэй гэж хэлж. Гэхдээ одоо тэгээ энэ асуудлыг хоёр найз нь хэлцэх гэхээс илүүтэйгээр найзлуу нь илүү анхаарах хэрэгтэй байх шүү дээ. Энэ хоёр хэлсэн маалдаг. Одоо ингээд нэг ч ингээд ямар ч үстэй ер нь буудган ч юм ямар нэгэн хүн амтнаас ингэж асуугаад одоо ядчил имлэгт очиод үзүүлвэл яадаг юм бэ гэж хэлж. Тэгэхээр найзлуу нь за ойлголоо би ямар тач хажуунаас нь одоо баян хамт байдаг юм чи би хажиглээ. Тэгээ бүр болохгүй л одоо энэ асуудлыг шийдэх гэд те одоо имлэгт ч байдагсан ч нүү одоо тэр шашин машины байгууллагч байдаг ч нүү ямар нэгэн байдлаар ингээд оролдоод үзье гэж хэлсэн маа. Тэгээд үргэлжлүүлээд за тэгтээ өнөөдөртөө бол хэдүүл ерөөсөө унтъя цаг ч гэсэн нилээ орой болцсон байж тээ гэж хэлж. Цайхан дараалчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Автомашины зээл. Автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. За хэрэг та автомашин худалдаж авах гэсэн яг одоо санхүүгийн боломж өрөхгүй байгаа бол анхаарлаа түр нашмаа хандуулаарай. Simple application харилцагчтай автомашины зээлийн үйлчлэгийг цаг алдалгүй шуурхай, хялбар мөн ухаалгаар хүргэх зорилготой үйлчлэгийг санал болгож байна. Тэр харилцагчдынхаа санхүүгийн нөхцөлд тааруулан хамгийн боломжит өндөр дүнтэй зээлийн эрхийг тооцоолоод хамгийн боломжит хүүг танд санал болгох юм байна. Танд автомашин худалдаж авах хэрэгцээ байгаа бол яг одоо Simple application-аар татаад тус зээлийн үйлчлэгийг авах боломжтой. Давуу талаас нь орж байгаа бол таны санхүүгийн нөхцөл тохируулсан хүүтэй 2.5-аас 3.1% хүүтэй юм билээ. Дижиталаар буюу Simple application-аараа зээлийн эрхээ тооцоолох боломжтой. За тэгээ хурдан шуурхай зээлийн өсөлтийг 2-оос 8 цагийн дотор ингэ шийдвэрлэждэг. Харилцагчдын хэрэгцээнд тохирсон зээлийн хэмжээнд 500 сая хүртэлх нэлээд өндөр юм билээ. Тэгээ эргэн төлөх хугацаа нэлээд урт буюу 96 сар хүртэл за тэгээ зээлийн эргэн төлөлтөө Simple application-аараа ингэ төлөө хийгээд явах боломжтой гэсэн үг. За хаяг байршлын дурдвал сонгон хайрхан дургийн 22-ийн авто худалдааны зөвлөлбөрийн автоком төвд байна. Мөн Баян зүрх дүүргийн даахүрэ авто худалдааны төв, Хавал дүүргийн Яарамгийн Хорс моторч төв, Баян гол дүүргийн Урангар Ривера парк Ривера худалдааны төв, за мөн Баян зүрх дүүргийн Дүнжин гаруй төвийн хажуу санараас обс тус ажиллаж байгаа хнэ. Холбогд утсын дугаар 8881 1943 8881 1943 гэсэн дугаарлаа холбогдорой. Сошиал хаяг нь Simple Цэгийн мэн гэдэг хахаар гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. За ингээд үг хөрвүүлээ. За ингээд залуу байсан байгаа бол байрны эзэн залуу 20 цагаас хүргэлтээ бол хэдийн хурчжээ манайхаа хөргөчөнд хийлээ шүү. Унтж байгаад үсэх юм бол гараач дээрээ гэж хэлж. За ингээд хэд унтахаар явцгаасан. Тэгээ гэрээ эзэн залуу болон эгчийн нөгөө найз залуу байгаа шүү дээ. Тэр хоёр болохоор нэг өрөөнд орцгоосон. Тэгээд бүсгүй хувьд бол нөгөө хэдийн унтж байгаа тэр эгчийн өрөөнд ороод ингээд хоёр талдаа эрэгтэй эмэгтэйгээр ялгараад унтсан гэсэн. За тэгээ бүсгүй өрөөнд ормогцоо гэрлийн одоо өрөөний гэрлийг унтраагаад нөгөө их чи хажуугаар ингээд ороод тавьчихсан. Тэгээ бүсгүй хувьд тухайн өдөр те маш хүнд өдөр болсон шүү дээ. Юу болоод байгааг нь ойлгохгүй нөгөө ихчүүд ойрлж чарлаа нэлээ хүнд өдөр байсан. Тэгээд оронд оронгуудаа жаахан тайвшаад хэвтчихэл. Тэгээд өөрөө мэдлгүй өнөөдөр чаг юу болж байгаа ямар учиртай юм болж байгаа гэдэг. Өнөөдөр бас үйл явдлуудыг бодож тунгааж. Тэгээ бодоод ахнаа өнөөдөр ихчийн ариун цэврийн өрөөнд ороод гаргасан тэр уйлаадж байгаа юм шиг нэгээдж байгаа юм шиг хачин чимээ дээр ихчийн хонход сонссон чимээтэй яг адилхан байсан нь сонирхолтой санагдаж илтээ. Үгүй яагаад тэгсэн юм болоо гэд. За хэрвээ тэр өдөр би сүнсэн даруулаагүй харин ихч хажууд тэр чимээг гаргаад суужсан бол яах вэ? Өөрөө сүнсэн даруулсан гэж бодсон шин. Гэтэл энэ хүмүүс маань өөрөө хажууд нь ингээд бүр нөгөө ихч чинь те энэ чимээг гаргаадсан бол яах вэ гэх мэтчлэн сонин бодлоо толгоонд орж иж л те. Тэгээ энэ бодлыг одоо өргөжлүүлэн бодох тусмал энэ хажууд нь хэвтэж байгаа нэг л тийм амар эвгүй санагдах болсон юм байна.
Тэгээд аль болох энэ талаар юусо бодохгүй яа. Угаасаа найзлын учрыг нь олно гэсэн юм чи олохойлгүй тэрнэ гэж бодоод өөрийгөө баг зэрэг тайвшруулад унтах гэж хичээж. Гэхдээ ерөөсөө шууд унтчих чадахгүй ингээл наашаашаа нилээ хөрөөсөн юм л дээ. Тэгж жагаад унтсан байна. Одоо тэгээд тухайн үед бүсгүй дээшээ тааз руу хараад унтчихсан байсан. Тэгсэн гинтхэн өөрийн мэдлгүй өөрийн 3 цагт нойрноосоо сэрчиж. Сэрсний дараа нэг л тийм хачин мэдрэмж төрсөн гинэ. Учир нь хүн хэдийгээр одоо чигээрээ те ингээд их харж исэн ч гэсэндээ одоо дээш харж исэн ч гэсэн нүдний буланд ямар нэг юм сүйтгэнэд хөдлөхөд бид нар мэдэрдэг те. Яг ингээд урагшаа харж исэн ч гэсэндээ нүдний буланд нэг хүн хөдлөх ч юм уу эсвэл ямар нэг юм унж унах юм бол бид нар ингээд мэдэрдэг. Яг тэрнтэй адилхан тийм мэдрэмж төрсөн юм байна. Тэгээд өнөөх их чигээ унтаж байгаа эсхийг нь харгаснаа те. Хажуу тишээ эргэж харах гэснээр нэг л юм харж боломгүй юм шиг сонд татаадсан юм. За гисэн хэдийч зориг гаргаад үгүй яалтчгүй их ч ингээд сэрүү над руу хараад ах шиг байна гэсэн бодол төрөөд зориг гаргаад ингээ харсан. Тэгсэн чинь нөгөө хүчин яг ингээ дээшээ би нь бол ингээ дээшээ хөвтцэн. Тэгээд толгоогоо ингээ хажуу тишээ харуулсан. Өөдөөс нь үдээ маш том нэгц ингээ ширтчихсэн гинэ. Тэгээд бүсгүй нилээ цоцсон баам л да. Гүж тоо харанхууд тэ өөдөөс нь хүн ингээ үдээ том нэгцэн ширтэж яхаар. Тэгээд хэлж үгүй их чи та унтаагүй байгаа юм уу гэж асууж. Тэгсэн тэр их чинь юу ч дуурахгүй өөдөөс нь ингээл ширтээл хараал байгаадсан. Тэгээд бүсгүй аргаа ядаад үгүй яасаа хичээ таны би зүгээр үү? Яава гэж асууж. Тэгсэн чинь нөгөө их чинь юу ч дуурахгүй ингээ чимээг өөдөөс нь ширтэж ийсэн аа. Гэл бахан хөхрөө тгсэн гэнэ. Тэгээд үргэлжлүүлээ хэлсэн маа. Чи тэр өдөр энэний гэрт байсан хөхт мөн биш үү? Чи тэр өдөр өөрийгөө сүнсэн даруулсан гэж бодож байна уу? Гүү штэ. Гүү ахгүй юу? Гэт үргэлжлүүл яа галзуучлаад юм шиг гэдэг инээгээд хэлсэн гэнэ. Ингээ бүсгүй үхтлээ айсан. Тэр нөгөө энэний гэрт гэдэг нь те тэр их чих нь одоо тэр биеинд байгаа зүйл гэх юм уу хэлдэ. Зааж аялж байгаа гэсэн үг шүү дээ. Энэний гэрт чи хонсон шүү дээ. Би чамайг тэр өдөр харсан. Чи тэр хүүхэд мөн байна. Чи өөргөө сүнсэн даруулсан гэж бодсон. Үгүй шүү дээ гэж хэлж байгаа. Тэгээ бүсгүй үхтлээ айсан. Тэгээ орилж хашраад нөгөө ирчүүдийн байгаа өрөөрөө гүйж чад хаалга зүйл. Үгүй хаалга нээлтэ энд нэг л биш үү нэг ч галзуурсан юм шиг байна. Очоо та нар харал та гэж хэлж. Тэгээд тухайд өнөө их чинь инээж байгаа чимээ ирчүүдийн өрөөнд хүртэл бараг тэр одоо гэр дотор битүү ингэ цураад дуулцгнэ. Тэгээд залуус босоодгүй яасан бэ? Яаваа ив чи юу болсон юм бэ? Юу болсон гэд асууж. Тэгээд бүсгүйг өрөөнд үлдээчээд нөгөө хоёр залуу нөгөө их чинь шалахаар өрөөрөө орсон. Тэгсэн чи юу ч болоогүй юм шиг цааш харц унтчихсан ба. Яг л унтчихсан удаа саяхны хүртэл инээжсэн юм ч те. Тэгээ гайхаад үгүй энэ чи их ч унтчихсан штэ. Яасан гэд асуусан чинь бүсгүй хэлжэлтэй юу яриад байгаа юм бэ? Игч үнэхээр сэрүүн байсан. Над руу бүр ингэ ширтээд над руу хараа байжсан. Та хоёр ч гэсэн чимээг инээж байгаа чимээг сонссон биз дээ гэж хэлж. Тэгсэн нэрээ залуус үгүй нэрээ тийм штэ саяхны хүртэл нэрээ их инээжсэн штэ. Юу тэгэхэр ч унтаагүй байсан гэсэн юм баг. Тэгээд бүгдээрээ л гайхацсан юм л та. За ингээ бүсгүй их гайхсан учраас одоо залууст хандаад хэлж байгаа. Би юурээс айгаад байна. Энд дэж чадахгүй нэ. Такси дуудаад би гэртээ хайрлаа. Би юурээс энд унтаж чадахгүй нэ. Тэгээ эрэгтэй найз нь ч гэсэнтэй заа нэр тийм чи юурээс гэртээ хайрсан нэр юм байна гэд. Ингээд такси дуудаж өгөөд энэ бүсгүй гэртээ хайрсан. За ямар ч тач ингээд энэ өдөр бол ингээд дуусч байгаа. Тэгтээ бүсгүй энэ өдрөөс хойш нөгөө 7 жилийн турш холбоотой байсан энэ ихчтэйгээ дахиж холбогдохос жоох айж хэлсэн юм л да. Учир нь шүн дунд те өөрийг нь ширтээд тэр харж исэн тэр аимшигтай царай ерөөс мартагдахгүй нэг төрлийн баг траумат болгосон гэх юм уу. Тэгээд яг бүр 7 жилийн турш найзсан ч гэсэндээ үнэхээр баг харилцаагаа таслах хэмжээний маш аимшигтай байсан учраас энэ хичээг утасны дугаараа блоклсон гэнэ. Одоо сошиал дээр бүх юмнасаа блоклоод дахиж ерөөс уулзаагүй. Тэгээд бас эрэгтэй найзтай ч гэсэндээ за би тэр ихч ерөөс уулзмааргүй наа. Хэрвээ тэр ихч байгаа бол чи намайг битээ дуудаараа би уулзмааргүй байгаа шүү гэдэг. Тэгсэн найз нь ч гэсэндээ за тийм ээ тийм үнэхээр амар басна үнэн штэ тэгэхээр найз нь чамайг ойлгож байна гэдэг ингэж хэлсэн байдаг. За гэхдээ бүсгүй ганц өнөөх их чиглэл блоклсон харин найз залууг нь бол ерөөсө блоклог орхисон байсан юм л да. Тэгээд энэ явдлаас хойш нэг 3-аас 4 сарын дараа гинтхэн нөгөө одоо би сүнс орцсон хэсэг нь мэддэхгүй байгаа тэр аимшигтэй тэгээд их чинь найз залуу бас дуудлага гарсан гинэ гэнт хөвцөн. Тэгээд бүсгүй тухайн үед утсыг авах уу байх уу гэж нилээн бодож агаад за ер нь нэг аваад үзье юу ч яах юм бэлээ гэж бодоод ингээд дуудлага авсан. Тэгсэн их чихэн найз л байсан маа. Би түүнээс салсан. Уг нь бөө удган дээр очих баг хамгийн сүүлийн арга маань байсан юм. Тэгээд аргаа бараад очсон сэтгцийн өвчин биш. Ямар нэгэн эвгүй газарт байгаас болсон биш үү? Одоо жишээлбэл байрны асуудалтай ч юм уу те сүнсмэстэй байрны ч гэсэн тийм юус байгаагүй. Зүгээр л энэ бүх асуудал түүнд өөрт нь байсан юм байлээ. Тэгээд удганы яснаар бол хичнээн ойр дотны хүн байсан ч хамаагүй түүнд шүглсэн зүйлийн талаар нарийн ярих юм бол надад ч ихсэн те одоо сонсож байгаа тэр одоо чамд ч ихсэн
нөлөөлж эхэлнэ гэсэн. Тийм болохоор би яг юу болсон талаар чамд нэг тийм нарийн хэлж болж чадахгүй. Гол нь чи цаашид түүнтэй битгий холбогдорой. Чи цаатайгаа хэдийн блок хэлсэн юм шиг байсан. Цааштай ч гэсэн блокноос ерөөсөө гарч болохгүй ш. Ер нь холбоог л амьдрсан дээр баг. Тэгээ би ч гэсэн үнэхээр эцсээ хүртэл хичээлээ. Гэхдээ үнэхээр учрыг ингээд олж чадсангүй. Ямар ч арга байсангүй надад. За тэгээд яг яаж яваад өөрт нь ийм зүйлтэй шүүснийг бол тэр ганцаараа л мэднэ. Тэгээ яагаад шүүсэн талаар мэдэх гэж оролдох юм бол тэр зүйл нь одоо тэгээд дараагийн хүн лүгээ шилжиж магадгүй гэсэн. Тэгээ тийм болохоор чи мэдэх гэж бити оролдоорой. Энийг чаана юу хийж явж байна те. Яагаад ийм болцсон болоо гэж нэг ухад сонирхоод битгий яваарай. Тэгэх юм бол ер нь жоох эвгүй болох юм байлээ шүү гэжсэн маа. Тэгэхээр бүсгүй за ойлголоо. Тэгээд нэлээлийн болсон бол та амартаа чийсэн баярлаа гэд ингээд уцаад тасалсан. За одоо тэгээд тэр ихч яг амьд уу өгсөн үү ямар байгаа гэдгийг нь бол мэдэхгүй. Яг 7 жилийн турш нөхөрлсөн учраас ингээд заримдаа л бодогддог юм л дээ. Энэ ихч удаа амьд сэрүү маамлаа ямар юм болсон болоо гэд. Тэгтээ нөгөө талаараа энэ ихчийн тухай мэдэх гэж оролдох юм бол өөрт нь тэр зүйл нь бас ингээд тэг ирчвэ гэсэн айдастай байдаг учраас одоо ч гэсэндээ тэр хүний амьдралыг сонирхгүйгээр амьдарч байгаа гэснээр ингээд энэ түүх дуусч байгаа юм байна. Ямар хэцүү юм бэ? Тэгэхээр тэр бүсгүй юу болсон нь юу ч мэдгэцсэнгүй шүү. Тий. Тэгээ яг энэ түүхтэр одоо өмнөхдөр ч гэсэн те асуусан шүү дээ. Та зүгээр өнөө тэрэг ингээд босон явдлыг хэлсэн чинь юу ч дуурахгүй суугаадсэн шүү дээ. Одоо шил надад би одоо юу болсноогоо санахгүй юм бол би яац юм болоо гэж айгаад ч үгүй би тэгсэн шүү дээ. Энээс хойш дурсамж алгач гэдэг юм ингээд айд сандраад юм ярина шүү дээ. Энэ харин ихчийн хувьд төлрөөс тэхгүйгээр маш тайвнаар та чи сагны хүртэл ингээд лифт рүү ойролж хашаад ийм болоод шүү дээ гэсэн чи чив юм өнгөд. За зүгээр л миний нойр хүрээд наа би юус унтахаар явлаа гэдэг ингээд явцсан. Тэгэхээр магадгүй одоо нэг буруу зүйлээр оролцсон ч гэдэг юм уу. Тэгэл тэрийг өөрөө мэдээд байгаа. Тэгээ хамаагүй ярьж болохгүй гэдэг үүднээсээ бас чимээг байсан ч юм уу. Тэр талаар бол мэдээгүй. Тэгээ найзлуун ч гэсэндээ тэр одоо нэг үзүүлсэн үнийг хэлснээр чи тэр талаар сайн оролдоод хэрэг мэдгээд оролдоод хэрэггүй. Тэгэхээр одоо чамд ч гэсэн тэр зүйл нь харагдаж байдаг юм уу те. Нөлөөлөөд явчнаа гэдэг. Бид нар тэгдэгтэй нөгөө одоо сүнс харахасаа, чөтгөр өмтөө юудын сүнс мас харахасаа гэл. Яг тэр харагддаг хүндээ бол харагдана. Тэр нөгөө хитрхийн одоо тэр талын ертөнцөө ч юм уу тэмийг мэдээд гүнзгий орцсон хүн бол арай өөр мэдрэн шүү дээ те. Тэгэхээр энэ дээр яг тэрийг хэлээд байгаа шүү байгаа. Иймэрхүү зүйл рүү нэг гүнзгий ороод яах вэ? Зүгээр онцгой зүйл болох нь болсон. Тэгээд энэгээр л дуусгасан дээр гэсэн байдлаар л энэ төгт дуусч байгаа. Тэгээ эвгүй тавилантай төгсчлөө тий. Тэгээ өөрөө тэндээсээ гарч чадах юм уу, мууч мэддэхгүй юм байна. Юу болсон нь ч мэддэхгүй юм байна. Тэгээ тэр нөгөө сүнс хардаг хүмүүсийг жоох юм ганцаардмал амьдралтай байдаг гэдэг чинь тэр нь ч гэсэндээ нөгөө эргэн тойрныхоо хүмүүстэй ингэ нөлөөлчдөг. Одоо энэ бүсгүй хувьд бол 7 жил найзлсан ч гэсэндээ айснаасаа болоод холбогдож тавьчихж байгаа байхгүй тий. Ер нь тэгээ сүнс харж ийм тийм байна гэд хүн хэлээд байвал нөгөөдөлт эвгүй тийм эвгүй санагдчих дүү чам байж чаги наа чи нэг тийм байна гэд үл чамд амар хажууд ингээ зогсож байна. Мөрөн дээр ч гараа тавцсан гэж штэ. Ер нь энэ ихчтэй бол за тийм юм байна гэх бодол төрж. Тэгэхээр ийм төрлийн хүмүүс одоо жоохон ганцаардмал байдгаа гэсний тиймэрхүү тайлбар ярьсан байлаа. Ер нь бол тийм. Хоёул өнөө сонсогчдын түүхэн дээр ярьж байсан уншиж байсан нэг түүхтэй төстэй санагдчихлаа. Их ч нөгөө юм хардаг гэд одоо ч ганцаараа байгаа даа л гэдэг чийсэн. Тийм л юм байна л да. Тэгээд царамсалтай л юм. За үргэлжлүүлэн дараагийнхаа гэмт хэрэг рүү оръё. За энэ гэмт хэрэг болохоор эмчийн хийсэн гэмт хэрэг байгаа. Хүн нөгөө нэг цагаан гартай тийм аим насаа авруулах гэж эмчд ханддаг бол энэ эмч эсрэгээр цуврал алуурчин байсан нь дэлхийн нийтийн бас шууганыг татсан. Тэгээ магадгүй энэ тийм сонсцсон ч гэж болно. Гэхдээ яг орчуулад ингээ хөрвөлээ. За Харолд Фредрик Шепман гэж байгаа. За Фред Шепман нэрээр илүү их танил болсон. Английн бүр ерөнхий эмч байсан. Тэгээ дээрэс нь цуврал алуурчаа. За орчин үеийн түүхэндээ хамгийн олон хүнээс нь цуврал алуурчдын нэг гэж тооцогддог. Тэгээ ойролцоогоор 30 жилийн хугацаанд 284 хүнд амь насаа алдсан юм тооцоолол байт юм байлаа. Яг харин батлагдсан нь болохоор 2000 оны 1 сарын 31-нд Шепман өөрийнх нь асрамжинд байсан 15 өвчтнийг хөнөөсөн хэрэгээр л ясансан буюу бусдыг нь бол баталж чадаагүй байсан. За өнөөдрийн хүртэл түүнийг доктор өхлийн сахиусан тэнгэр гэж хочилдог. Яг тэгж дууддаг юм байлаа. За Шепман бол өвчтнүүдийг хөнөөсөн хэрэгээр шийтгэгдсэн Британий цорын ганц эмч юм бэ л. Ер нь бол Британд өмнө нь бас юм болж байгаагүй гэсэн. За тэгвэл энэ хүний хин юм бэ? Энэ яг ямар очтой хүн юм бэ гэдэг. Тэгэхээр Харолд Фредрик Шепман 1946 оны 1 сарын 14-нд за Вествудийн эдлэнд 3 хүүхдийн 2 дахь нь болж төрсэн байдаг. За багаасаа маш их ихэмсэг гинэ. Их тийм их цантаа нэг ойртоход хэцүү хүмүүсийн хүүхдүүд байдаг шүү дээ. Яг тийм. Ганцаардмал тийм учраас найз нөхөд байхгүй. Ганцаардмал хүүхэд байсан. Тэгээд ангийнхнаас өөрийгөө өргөлж илүү гэж боддог. Би танараас бүх юмараа илүү. Би бол ийм одоо язгууртан гаралтай гэдэг ч юм. Гээд ингээ ганцаараа хинтээж нийлдэггүй юм жожиг хүүхэд байсан. За тэгээд сургуулийн хичээлүүд дээр бол дундаас дээш амжилттай тийм
бүр гоцгой актер онц сурдаггүй ч гэсэндээ яг тийм амжилттай. За яг спортод ялангуяа регбид их сайн байсан юм билээ. Аав Харалд Фредрих Шипман болохоор ачааны машины жолооч байсан. Ээж Вера нь болохоор харин гэрийн сайн эзэгтэй байсан маа. За эдний гэр бүлийн хувьд бол ажилчин ангийн орлоготой дундаж төвшний ингээл нэг юм байдаг нэг айл байсан. Гэхдээ эдний гэр бүлийн нэг онцлог нь юу вэ гэсэн ээж Вера нь эрх мэдэл ихтэй хитрхи хатуу хүн байсан гэж олон их сурвалж төр бичиж тэмдэглэсэн буюу эхийн эрхч ёстой буюу ээж нь юуг нь тэр үгийг л дагдаг юм гэр бүл байсан маа. За Харалд ээжийнхээ хайрыг их мэдэрдэг буюу бусад хоёр хүүхдээс илүүхээр хайрладаг нөгөө маам боё гэдэг чинь маам боё буюу ээжээсээ хамааралтай ээж гэж хормоноос нь чаргууцалцсан ийм хүүхдэлээс юм лээ л дээ. Ээжтэй хит их наалтамхай эрхийн балаа ээжийнхэн зөвшөөрөл хайр халамжийг их чухалчилдаг байсан. За тэгээд энэ удаа үргэлжлэхгүй буюу харамсалтай нь яг 17 настай хахад нь уушигны хор тавдраар ээж нь нэлээд удаан өвдөж жагаад нас барсан. За удаан өвдсөн яагаад гэхээр ээжийнх нь яг энэ хүнд хэвтэрт орцсон хүнд өвчнөө даван туулах гээд байж байгаа үед нь Шипман түнд өдөр бүр морфин тарж өгдөг байсан юм бэл. Өвчин амдаах морфин тарж өгдөг байсан. Өвчин амдаадаг эмчилгээнд нь тусалдаг байсан. Тэгээд ээжигээ тарчлаад багаар өдрөөр ингэж амь тавьж өгөж байгаа үйл явцыг нь харсан. Түүний сэтгэл зүйд нь гүн гүнзгий шок өгөөд амь нас ба хүлийн талаар юм гаж ойлголттой болоход нөлөөсөн гэж зарим сэтгэл зүйч бас үздэг юм байлээ. Ээж нь өдөр нүдэн дээр нөхөд исэн болохоор одоо тэгж хүүхнийг таатай байсан юм уу яасан. За энэ үйл явдал нь им тариа ашиглаад хүнийг өхлийг удирдах талаар анхных нь гаж сонирхлыг төрүүлсэн байх магадaltaй гэж үздэг юм байлээ. За ингээд ээж нь өгсөний дараа шууд эмчлэхор шийдсэн. Эмчлэхор шийдээд лицийн ангаах ухааны сургууль руу эсгээр оролцсон ч гэсэндээ анх удаа бол ерөөсөө эсэл төгтөө тэнцээгүй юм байлээ. За дараа нь болохоор лицийн их сургуультай тэнцсэн эсэж ороод 1970 онд яг эмч мэргэжлэр төгсөж чадсан маа. За ангаахын сургуульд байхдаа эхнэр Примроздтойгоо танилцаад 1966 оны 11 сард лицейний эхнэртэй болцсон байсан. За энэ үед нь Харалд Шипман өөрөө 20 настай, харин эхнэрийнх нь хувьд бол 17 настай буюу насанд арай хүрээгүй байсан. За ингээд уулзж байгаа үед нь эхнэр нь жирэмсэн болцсон учраас хурмаа маш яаруу хурдан дүүргэн ингэж яаравчилж хийсэн юм л да. За хосуудын хувьд бол 4 хүүхэдтэй болсон. 1 хүү 3 охинтой буюу. За гаднаас нь харахаар эдний гэр бүл өстэй ямар ч өөсөв байхгүй. Хэвийн энгийн айлын дүр төрхтэй харагддаг байсан. Яа тэгэхээр Харалд нөгөө эмч дээрээс нь мундаг сайн эмч гэдэг нэр хүндтэй эмчийн карьер явуулж байхдаа гадна талаасаа сайн нөхөр, сайн аав, сайн эмч гэж харагддаг байсан маа. Ингээд эднийх гэр бүлээрээ анх Вест Йоркширт амьдарч байгаа. Дараа нь болохоор Манчестерийн ойролцоо Тодмортын Хайд гэдэг газруудаар нүүдэл ингэж амьдарсан. За эхнэр нь болохоор өөрийг л ч нөхрөө дэмждэг. Гард нь хасаалттай таан гэдэг шиг тий. Одоо нөхөр нь л өстой мундаг сайн эмч. Одоо эхнэрийнхээ хамгийн бахархалт хүн нь л гэсэн. Манай өмчөөс та мундаг эмч шүү дээ гэл 4 хүүхдээ өөрөө ганцаараа өсгөөл өстой нөгөө эмч чинь гэрийн бараа харахгүй штэ. Ингээд дэмждэг байсан. За тэгээ олон жилийн турш түүний нэр хүндийг сэвтэх ямар ч асуудал үүсхийг ингээд амьдарч байсан. Харалд ихэвчлэн ажилдаа төвлөрдөг гэр бүлдээ төдийлөн анхаарал тавьдаггүй байсан гэж зарим хүмүүс бол дурсан ярьсан байдаг юу. Гэртээ байхасаа байхгүй нэх байдаг. Тэ эхнэр нь л хүүхдүүдэд хараад ингээ байж идэх шүү гэж ярьж байгаа. За ингээд 1970 онд Шипман лицийн ангаах ухааны сургуулийг төгсөөд эмчийн зэрэг авч чадсан маа. Ингээд их сургуулаа төгсөн хүнтэй Английн Йоркшир мужийн нэг эмнэлэгт эмчээр ажиллаж эхэлж байгаа юм л да багаас нь эхэлж байгаа. Ингээд 74 онд болохоор Шипман бүр гэр бүлийн эмч болоод Английн Тодмортон тосгоны Абрахам Армидирод гэдэг медикал центр гэх эрүүл мэндийн төвд ажилд орж чадсан. За эндээс л түүний нөгөө бие даасан эмчийн ажил буюу карьер нөгөө нэр хүндтэй болох явдал нь эхэлсэн. Гэхдээ 75 онд анхных нь асуудал нь үүсч эхэлсэн эмчтэй холбоотой. За Тодмортонд ажиллаж байхад Шипман өөртөө бетидин гэмэх хүчтэй өвчин намдаах им тариулж агаад үлд дээр баригдсан. Өөртөө ерөөд им тарьж ихсэн маа л да. Тэгээд энэ бетидин нь болохоор мансууруулах үйлчлэгэд им тариа юм билэ. Шипман эмнэлгийн нэрийг ашиглан хуурамч жор бичиж эхэлсэн. Өөртөө бичсэн, бусад хүмүүст бичиж эхэлсэн. За тэгээд өөртөө им авч хэрглэж байгаа нь илэрсэн баа. Харамсалтай нэг хэрэгт ууланд буруу тагцсан. Гэхдээ торгуул төлөөд богино хугацааны сэтгэл заслын эмчилгээнд л хамрагдсан маа. Яагаад гэдгсэн чи би нөгөө ингээл эмчийн ажил хийдэг айгүй стресстэй байдаг, сэтгэл санаа хэцүү байдаг. Тэгэл толгой тарих өвдөнгөт нь л өвчин амдах зорилгоор өөртөө тарьсан гэсэн л юм юу хэлсэн маа та шалтак хэлсэн маа. Гэхдээ эмчлэх эрхийг нь юусоо бүрэн хасаагүй. Тэгээ цаашаа карьераа өргөжүүлэх боломж олгосон л алдаа болцсон. За ингээд 77 он болж байгаа. Хуучин энэ хэргийнхээ дараа болохоор Манчестер хотын ойролцоо Хайд хэмээх газар дахиад эмчээр ажилд орчиж байгаа юм л да. За ингэнгүүтээ
энд бас нэг эмнэлэгт ажиллаж эхэлж байгаа. Энд ажиллаж байхдаа нэр хүнд нь сэргээд итгэл хүлээл гэж чадсан мэт харагдчихсан буюу бүхэл хүмүүс ста мундаг хэмжээний хэмжээр л очиод эмчлүүлчихвэл ста ямар ч өвчнгөө болно гэдэг итгэлтэй болсон байсан. За тэнгууд нь 1993 онд Харалд Шипман бие дааж эмнэлэг байгуулахаар шийдээд өөрийн хувийн эмнэлгийг Хайг хотод байгуулсан байна. За тэгэд өөрийн нөгөө эмнэлгийн кабинеттэй болоод олон хүн түүнийг нь зорж очингуудаа өстой сайхан сэтгэлтэй халамжтай эмч гэж боддог байсан. Яагаад гэхээр нөгөө гэрт нь очиж эмчилгээг нь хийдэг, өвчтнүүдийн гэрт нь өөрөө очдог, эргэж тойрдог. За тэгээд им тариа юу байдгийг тэрийг өөрөө ж орон бичиж байгаа шүү дээ. Бичдэг, олдохгүй бол бараг ингээ олж өгдөг байсан учраас хааста мундаг сайн эмчил гэж бодоод исэн баа. За ингээд юу яасан баа юм л та. Өөрийнхөө эмнэлгийг одоо нэг тусдаа эмч хувийн эмнэлгээ байгуулсны дараа өвчтнүүдийнх нь нас баралтын тоо бүр ингээд 50 ойрын хүнд мэдэгдэхээр цочирдмор нэмэгдэж эхэлсэн шалтгаангүйгээр. За яагаад гэдгсэн чинь Шипман ихэвчлэн ахмад наснуудыг буюу өндөр настай хүмүүсийг эмчилгээний явцад нь юусоо хүлчдэг байсан. Тэгэхээр ахмад настай хүмүүс яах юм гэхээр мэдээж ужиг өвчтэй байгаа, дээрээс нь нас нь өндөр гарцсан байсан. Ийм учраас эхэндээ ерөөсөө хинч сэжиглээгүй юм билээ. Тэгээд энэ өвчтнүүдэд яаж хөнөөдөг байсан гэсэн чинь морфин эсвэл бусад хүчтэй эмийг тунг нь хэтрүүлэн тарьчдаг байсан. Өөрөө очиж нөгөө эмчилгээ хийдэг байсан учраас гэрт нь очиод тарьчдаг. За тэгээд өвчтнүүдийн өвхлийг байгалийн буюу ингээд жамаараа л хөрх юм нь бурхан болчлоо доо гэж бүртгүүлдэг байсан маа. Яагаад тэгэхээр ахмад настай хүмүүсийг яагаад одоо онлоод байгаа юм гэдгсэн чинь ахмад настай хүмүүсийг нас ороход олон хүн за энэ ч нэлээд өндөр настай байсан юм чи харахгүй дээ одоо хүлэнж бараг болцсон байсан да байгалийн жамаараа л өнгөрчлөө гэж хинч юусоо энд нь эргэлздэг байсан л нэлийн том асуудал болсон. За тэгээд хамгийн том одоо давуу тал нь өөрт нь юу байсан гэдэг хэрэг хүн өснөө дараа одоо тодорхойлт бичдэг штэ тий ийм юмны дараа ийм юмнаас болоод ингээ нас орчлоо гэсэн чи тэрийг өөрөө бичдэг. Өөрөө эмчилж байгаа учраас өөрөө одоо шин тодорхойлоод ийм юмнаас болж нас орлаа гэж бичээд байгаа учраас хинч сэжгэлдэг байсан юм байна. Тэгээд тэр ахмад настангууд өндөр настангуудын өхлийг ихэвчлэн юу гэдэг байсан гэхээр зүрхний дутагдал буюу зүрх нь хаагдчихлаа. Эмчилгээний явцад ийм хүндрэлүүд илэрч ийсэн. Ийм тариа хэрглэж ийсэн. Ингээд зүрх нь хаагдчихлаа. За нэг бол нас нь өндөр болоод биеийн дийлсэнгүү дээ гэж албан ёсоор бүртгэж ингээд авчихсан. За ингээд яагаад гэх нөгөө эмчийн хувьд нас баралтын гэрчлэгийг нь гаргах хэрэгтэй цорын ганц хүн байсан. Энд чинь гэр бүлийн эмч учраас тэр хүний одоо хувийн гадаадд чинь хувийн эмч гэж ярьдаг шүү дээ тийм эмч нээсэн. За ингээд өхлийн шалтгааныг нь өөрөө бичнэ бүртгэлтэнд бүрийн итгүүлдэг байсангүй юу лагсан эмч учраас тэр хотдоо нэртэй хүндтэй хүн учраас хин чинд нь эргэлждэг байсан. Эргэлзэхгүй байсан шалтгаан юу юм гэдгсэн чинь ихэнх тохиолдолд энэ нас ураад байгаа хүмүүст задлан шинжилгээ огт хийхгүй. Юунаас болж нас урсан тий тарианаасаа болсон юм юунаас болсон гэдэг тэр нь хинт задлан шинжилгээ хийдэг байсан маа. За Шипман өхлийн тухай тайлбар бичгтээ хуурамч мэдээлэл өгөхдөө маш их мэрэгсэн нэлээд худалж байсан. За 1980-аас 90-ад онд Их Британд эмнэлгийн эмч нарыг хянах систем тухайд нэлээд сул хийсэн юм билээ л дээ. Эмчийн үгэнд л итгэдэг эмчил юу гэж хэлж яах тэрүүгээр л болдог байсан. За тэгээд эмч нарын гаргасан өхлийн гэрчлэгээ болон за эм бичлэлтэнд маш бага хяналт тавьдаг байсан. Эмч нарыг юу н алдаа гаргадаг гэж тооцтгуул хийсэн юм билээ л дээ. За эмнэлгийн захиргаа эсвэл эрх баригчид эмчийн дүгнэлтийг хэвчлэн маргаангүйгээр хүлээн зөвшөөрдөг байсан. Зөв дүгнэлт нь зөвөө гэж хүлээн зөвшөөрдөг байснаас л ингэж бөөн болчихж байгаа. За хамтрааштай танилцуулаад үргэлжлүүлье. Олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарц зүйрэтээр хамтран ажиллаж байна. За 1995 онд Солонгосын 100% хөрөнгө оруулалттай Улаанбаатар коллеж байгуулагдаад 2002 онд дээд сургууль, 2012 онд их сургууль болон өргөжөж идэвхтэй сургуулийн өмнөх боловсролоос докторийн боловсрол олгодог Совилхон сургууль, Хуульцсан сургууль, Хүмүүнлэг нийгмийн ухааны сургууль, инженер дизайн технологийн сургууль, төгсөлтийн дараах сургууль гэсэн 5 бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн 14 тэнхим, 8 судалгааны төвтэй сургууль судалгааны их сургууль болон өргөжөд хөгжиж байгаа. За Монгол улсад гадны хөрөнгө оруулалттай хамгийн анхны хувийн сургууль болон өргөжөд идэвхтэй 30 жилийн ойтойгоо золгож байгаа байна. За олон улсын Улаанбаатар их сургууль 90 гаруй багштай түүнээс 45% нь доктор профессорууд байдаг. Тэгээд дундаж насны олон улсад боловсрол эзэмшсэн туршлагатай багш нар ажилладаг юм байна. За өнөөдөр Солонгос улсын их сургуулиудтай хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын 2 дээр нэмэх нь 2, магистрийн 1 дээр нэмэх нь 1, за мөн 6-аас 12 сарын оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хамтарсан хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг сонгоод одоо Солонгос хэлний топ шалгалтанд бэлтгэх сургалтыг Сэжүн Агдан гэдэг сургалтын төвд тусгаалan зохион байгуулдаг. За тэгээд Монгол улсад хамгийн их тэтгэлэг өгдөг сургууль дээрээс онцлогтой. 2024 оноос 2025 оны хичээлийн шинжилэлд одоо шинээр хэлсэж байгаа сурагчид маань оюутнууд маань тэтгэлэг авах боломжтой. За одоо нөгөө ЕШ оноо биш үү те 500-аас 599 оноод бол 40% тэтгэлэг 600-аас 649 одоо оноо авсан бол 50% тэтгэлэг 650-аас 699 бол 70%. За тэгээд 700-аас дээш бол 100%
тэтгэлгээр суралцах боломжтой байна. За дээрэс нь Монгол Улсын засгийн газраас олгодог бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Бүх мэргэжлийн оюутнууд нь Солонгос, Англи хэлийг чөлөөтэй эзэмшээд төгсчдөг байна. За олон улсын сургууль учраас Орос, Бурай, Тува, Хятад, Солонгос нийтлэг оюутнууд сурдаг. Хамгийн олон гадаад багштай буюу 20 гаруй Америк, Солонгос багштай юм байлээ. Нэгдүгээр курсээс бүх оюутнууд Англи, Солонгос хэл гадаад багштай үзээд ингэ явждаг гэсэн үг. За тэгээ сургалтын чанараараа эхний 8 Монгол улсын бол эхний 20 дэрэмлэгдэх сургуульд эхний 13 байд юм байлээ. Тэгээ байгууллагын магадлал итгэмжлэл 4 удаа авсан 2024-онд 10 жилээр магадлал итгэмжлэгдсэн гэсэн байна. Хаяг байршлууд Баянзүх дүүргийн 13 дугаар хоороолоо Сандэ Балазагийн хажууд байрлах олон улсын Улаанбаатар их сургууль гэж байна. Холбогдох утасны дугаар 8947 2026 8947 2026 гэсэн дугаарлаа холбогдорой. Сошиал хаяг нь олон улсын Улаанбаатар их сургууль гэж хахаар мэдээлэл гарч ирэх нэ. Баярлалаа, хамтран ажилласан олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарц зөрөйтөөр хамтран ажиллалаа. Баярлалаа. За энэ нэг эмч нөхөр өнөөгөө яваад байдаг. За тэгээд гадна талаасаа ядаж байхад энэ нэг эмч чи юу юм бэ? Тайван, даруухан, мэрэгжлийн буюу нэг том юм нүдний шилмэл зүүцсэн ба. Тэгээд өвчнүүдээ халамжтай мэт харагддаг байсан буюу. Тэгээд угаасаа байгаа байдал тийм та яаж ийн өвдөж ийн зовж ийн одоо би гэрт ч очихгүй бараг ингээд уцтаа тэглэг ингүүд нь гүүгээд ингээд гэрт нь очичдаг байсан. Хүмүүс түүнийг найдвартай эмч гэж үздэг байсан учраас ямар сэжиг төрдөггүй байсан юм байна. Ахмад настангууд болохоор бүр илүү ихээр итгэдэг байсан. За ингээд 1975 онд масуурал хэмтэй холбоотой асуудалд орж исэн та. Ялан нөгөө хөнгөө үлдсэн. Тэгээ нэр хүнд нь үндсэндээ хадгалаад эмчийн ирэх нь бол хасагдаагүй. Тэгээд иймд дараа дараагийн ажлын байранд нь энэ асуудлыг нь сайн мэдэх хүн байхгүй юм байна. Нэг тэр хүнийгээ дараад өнгөрцөн болохоор ерөөсө дараагийн эмнэлгүүд нь авахтаа анзаараагүй гэсэн. За ингээд 93 онд болохоор өөрийнхөө хувийн одоо кабинетийг байгуулсан. Иннээсээ болоод өөрийн гэсэн өвчнүүдээс сонгоод хэнийг хөнөөх вэ, хэнийг хөнөөхгүй байх вэ гэдгийг нь одоо ерөнхийдөө хяналтгүйгээр ажиллаад эхэлж байгаа. Хяналтгүй хүн өнөөж эхэлсэн гэсэн үг. Өвчнүүдийн өхүүлнийг бүрчлээс салангат тохиолдол мэт харагдчихсан буюу нас баралтын тоо хотын дунджаас өндөр байсан. Одоо ингэж юу гэдгийг нэг Тархан уул аймаг байлаа гэхэд бүр нэг хувийн эмнэлэгт нас орж байгаа хүний тоо тэр аймагаас илүү гараад ирэхээр амар байгааз. Тэгээ хинч бүх өхлийг ерөөсөө нийлүүлж харж үзээгүй юм билээ тухай дээ. Нэг эмчийн гар дээр хүмүүс ч өнгөрөөд ээжтэй. Нэг шалтгаантай юм биш үү гэж ерөөсөө анзаараагүй байгаа. За хамгийн сүүлд хайд хотын нэг оршуулгын газар бүр маш олон хүн яг нэг эмчтэр эмчлүүлж хагаад нас онороод байгааг анзаарсан юм байлээ. За шизэг төрөөсөө өхөл буюу 1998 оны 6 сарын 24-нд л яг одоо ингэ сэжиглж эхэлсэн буюу 81 настай Кэтрин Грунди гэдэг эмэгтэй Харалд Шипманд үзүүлсхийн дараа гэртээ нас барсан. За ингээд Шипман өхлийг нь шалтгааныг болохоор настай хүний зүрхний дутагдал гэж тэмдэглэж үлдээсэн байсан. За тэгээд задлан одоо шинжилгээ хийх шаардлагагүй гэж бас тэмдэглэсэн ба. Гэхдээ Грундигийн охин болохоор хуульч байсан. Хуульч Анжела болохоор нэлийн сэжиг төрсэн байгаа юм л да. Яагаад тэгэхээр ээжийнхээ гинт ингээд нас барахад нь итгээгүй. Яагаад тэгэхээр одоо хууч өвчин гэдэг ч юм уу нэг тийм айхтар шууд нас орчгоор тийм ноцтой өвчин бол байгаагүй. За тэгээ энэс илүү ноцтой зүйл илэрсэн ээжийнх нь шинэ гэрээ байсан. Гэрээслэл байсан. За шинэ гэрээслэлдээ Грунди бүх хөрөнгөө ойролцоогоор 400 мянган евро буюу 500 мянган орчим долларыг Харалд Шипманд өвлүүлэн үлдээнэ гэж бичсэн байсан. Тэр нь бүр гайхамшигтай. Охин дооч биш, за хамаатан садан дааж биш, зүгээр нь өөрийгөө эмчилж байгаа эмчтэй өвлүүлж үлдээнэ гэж бичсэн. Айгуу сонирхолтой байсан л та. За гэхдээ охин нь анхаарал тэр бичиг баримтанд хуурамч болохыг шууд мэдсэн. Яагаад гэвэл хуульч шүү дээ. Цагдаад хандсан ба. Ингээ 98 оны 8 сард цагдаа нар мөрдөн шалгах ажлыг одоо л ингээд эхлүүлж байгаа. Ингээд Кэтрин Грундигийн шарилыг ахиж цогцыг нь ухаж аваад задлан шинжилгээ хийлгэсэн ба. Гэтэл түүний биенээс анхудаа л одоо задлан хийчихсэн шүү дээ. Их хэмжээний морфин илэрсэн. Буюу нөгөө дооз нь хитрээд бүр хүлд хүрэх хэмжээнд байсан. Грунди эмд хариулдаг өвчтөн биш байсан тул энэ нь маш том анхаарал татсан буюу морфин хийх ямар шаардлага байсан. Морфин ч нөгөө нэг бүр ингээд хавдар мавдар тусаа тий өвчин амдах зорилгоор хийх байсан. Гэтэл Грунди болохоор хөнгөө өвчтөй. Ямар ч хийлгэх шаардлагагүй юм өвчтөн байсан. За ингээд мөрдөн байцаагчд эндээс сэжиг авангуудаа Шипманы өмнө нь үзэж байсан. Тэгээ Шипманаар имжлүүлж ирсэн нас орсон өвчтнүүдийн баримтыг нь судалж үзсэн баг. Энэ их сэжигтэй энэ гэдэг. Тэгэхэд өхлийн ихийнх нь тэр олон өхлүүдийн ихийнх нь гэртээ нас орсон байсан. Ихэвчлэн өдрийн цагаар буюу ажлын цагаар дандаа нас орсон байсан. За эмч дуудаагүй байхад Шипман гол нь өвчтнүүдийн гэрт буюу тэр нас орсон хүмүүсийн гэрт нь өөрөө гүйчж чад байсан. За тэгээд үхлийн гэрчлэгэнд эмч өөрөө оролцсон гэсэн тэмдэглэл бүгдэн дээр нь байсан нь бүр анхаарал татсан юм л да. За ингээд эмийн жооны баримтаас нотлохоо олцсон буюу цагдаа нар Шипманы эмнэлгийн баримтуудаас шалгахад нь зарим өвчтнүүдийн нэр дээрээ морфин зэрэг хүчтэй эм бичиж авсан мөртлөө тухайн өвчтөнд өнийг ерөөсөө хэрэглээгүйсэн.
тэр өвчтөнд огт хэрэглээгүй. Эмийн жорууд нь хуурамч эсвэл ерөөсөө огт ашиглагдаагүй байсан. Шипман эм бичиж авчираад өөртөө тарьдаг. Дээрээс нь тэр өвчтөндөө өөрөө тарьж өгдөг. Дараа нь өвчтөн өгчхээр байгалийн өхөлмөд тэмдэглэж үлдээдэг байсан болж таарсан. Ингээд 98 оны 9 сарын 7-нд Харалд Шипман Альпийн ёсоор баривчлагдсан байдаг. За үүний дараа болохоор илүү өргөн хүрээтэй мөрдөн шалгалт өрнөд 100 нас барал түүний нэртэй холбогдож эхэлж байгаа юм л да. Шипман мөрдөг эхэлсний дараа хуучин бүх өхлийг нь тог нийтд нь одоо ингээд шалгахад 215 хүний өхөлтэй холбоотой болгонд батлагдсан байдаг. Гэхдээ судлаачид за наа чи 215 бага байна. Наа чи ойролцоогоор 400 орчим хүнийг хороосон байж магадгүй гэж үздэг юм байлээ. Энэ хэрэгдэлийн түүхэнд нэг хүнд холбогдсон хамгийн олон хүний амь насыг авч очин цуврал алуурчны хэрэг гэж одоо бүртгэгдсэн байдаг. За 99 оны 10 сарын 5-нд Харалд Шипман шүүхэд шилжсэн байна. Түүнийг 15 өвчтний алхад шууд буруутгах ялалсан буюу бусдыг нотолж чадахгүй байсан л та олон жилийн өмнө болцсон учраас энэ 15 хүн бүгд ахмад настай ихэвчлэн эмэгтэй хүмүүс байсан. Ихэнхийг нь морфин мэдээ хүчтэй эмийг тунган хэтрүүлэн хортуулж хөнөөсөн байсан. За дээрээс нь мөн баримт бичгийг нь хурамчаар үлдээд заллилан хийсэн байсан. Кэтрин Грюндигийн хурамч гэрээний хин одоо гэрээслийн хэрэг бас нэмж ялт болгосон юм байлээ. За өөрийгөө бол ямар ч буруугүй гэж мэдүүлээд байсан. За юу яриад байгаа юм бэ наа чи би зүгээр эмчилж би эмч хүнштэй би юу гэж хүн хүнэж идэх юм бэ гэж хэлсэн. Өмгөөлж байгаа өмгөөлөгчт нь болохоор наад бол чи өндөр настай хүмүүс байгалийн шалтгаанаар л зүрх нь хаагдсан шүү дээ гэж нэлээд өмгөөлсөн ба. За ингээд шүүхтэр бие даасан эмч задлан шинжилгээний шинжээчд болохоор бүх хохирогчдоос морфин хэрэглээний улмаар цаг хугацааны давхцал буюу Шипман ажиллаж исэн цаг хугацаад л өвчтөнд асуурчаад ирсэн. Эмийн жорын зөрчилтэй баримтууд хуурамч гэрээний нотлохоо бүгдийг нь харуулсан байдаг. За ингээд 2000 оны 1 сарын 31-нд шүүх Харалд Шипманыг 15 хүний алхад буруутай, нэг заллин гэрэлт буруутай гэж тогтоосон. Түүнд 15 удаагийн бүх насаар нь хорих ял нэмэлтээр 4 жилийн заллингийн хэргийн ял хоноосон байдаг. За ер нь бол нөхцөлгүйгээр бүх насаар нь шоронд хоригдно гэж заасан буюу хизээч суллагдахгүй л гэсэн үг л дээ. За шүүхрлийн үеэр Шипман хизээч сэтгэл ханамж нэг тийм гимшиж байгаа ч юм уу нэрэж уулчдаг гэсэн тийм гимшил багт үзүүлээгүй. За ер нь шүүхрлийн явцад нэг тийм хүүтэн, тайван нөгөө нэг багийнхаа ихэмсэг нэг юм заван төрхө байнгын харуулаад ингээд юу ч болоог өмшөж зогсож байсан. За зарим шүүгчид түүнийг хачин их намгум аимшигтай хүүт хүн гэж бүр тодорхойлсон байт юм билээ. За энэ хэрэгээс хойш Британд эмч нарын үйл ажиллагаанд хяналт тавихыг одоо эрс чангатгсан байдаг. Нас баралтын гэрчлэгээ задлан шинжилгээний журам шинжлэгдсэн, эрүүл мэндийн салбарт дах ихтгэл алдарлын асуудал хүчтэй яригдаж эхэлсэн байгаа юм л та. За тэгээд хоригдож эхэлсэн шоронд ороод маш их ганцаардмал нөгөө нэг бустай харьцдаггүй нэг юм сонирх байдалтай байсан. За тэгээд цуврал алуурчад хүчрхийлэгч хоригддаг буюу маш хүнд хоригддаг юм шоронд хийсэн юм билээ. Тэгээд хоригдлуудтай ерөөсөө ярьдаггүй, сэтгэл санаагаар маш их унсан. За тэгээд бусад хоригдлууд болохоор ерөнхийдөө байнгын занал хийлээд байсан гэсэн үг. Тэр болон өндөр настай хүмүүсийг өнөөсөө учраас олон хоригдл түүнийг эмч нэрийг гутаасан гэж үзэж дайсагнадаг байсан. За ингээ хамгаалтын шалтгаанаар Шипманыг шоронд бусад хоригдлоос тусгаарлаад тустай камерт байлгахаас өөр аргагүй байсан. Тэгвэл нь ерөөс бусд нь хөнөөчих гээд байсан. Хоригдож явах хугацаанд Шипман маш их сэтгэл готролд орсон. Тэгээд гэр бүл рүүгээ цагтал хүртэл бичижсэн юм билээ. Эхнэртэйгээ уулзах хүсэлтийг ч гэсэн тавьж байсан. Тэгээд тэр цагталтаа хүртэл би ямар ч буруугүй л гэдгээ бичээд байсан. За ингээд сэтгэл зүйн улам удаж амьдралаа өргөжлүүлэх сонирхолгүй болсон шинж тэмдгүүд илэрч эхэлсэн буюу өсөө ургуулж эхэлсэн. Гадаад төрөнд айхтар анхаардаг хүн чинь анхт анхаарахаа болсон, залхуурсан, бараг хоол идэхэ болсон, амиа орлох талаар зарим хүмүүст битүүхэн илэрхийлсэн байдаг. За ингээд 2004 оны 1 сарын 13-нд буюу төрсөн өдрөөс 1 хоногийн өмнө Харалд Шипман өөрийнхөө камерт орныхоо хөшгөний уяагаар өөрийгөө бомилж амиа хорлсон байдалтай олдсон байдаг. Тэгээд тэр үед шоронгийн хамгаалагчид өглөөний эргэлт хийдэг шүү дээ. Шалгалтын үеэр түүнийг олсон байдаг. Тэгээд түүний өглийг аль биесээр амиа хорлол гэж бүртгэсэн. Тэгээд олон хүн түүний өглөлт нь хитрхийн амархан цугтаачж байгаа юм биш үү. Тэр бүх насаараа шоронд тарчлах ёстой байсан гэж үздэг. Зарим хүмүүс түүний өглийг бол эцэст нь түүнд тохирсон шийтгэл байна гэж үзсэн юм байлээ. Тэгээд амиа хорлолтын дараа шоронгийн хамгаалтын хяналтын системийг сайжруулахад бас нэлээд анхаарч эхэлсэн. Тэгээд Шипманы цогцыг болохоор англи уламжлалын дагуу ар гэрийнхэнд нь шилжүүлж өгсөн юм байлээ. Гэвч түүний өглөөний дараа гэр бүлийнх нь олон нийтээс хол байхыг хүсээд оршуулгын ажиллагаа зогссны талаарх мэдээллийг нууцлсан буюу зарим нь одоо шарлигийн шатаасан үнсийг нь гэр бүлийнх нь өөрийнхөө зохицуулсан гэж таамагладаг. Яг хаана оршуулсан, эсвэл үнсийг нь хаана асгасан тухай аль биесээр бол мэдээлэл огт байдаггүй
юм бэлээ. Тэг гэр бүлд нь юу тохиолдсон юм бэ гэхээр одоо эхнэр нь дөрөв хүүхэд нь шипоны үхлийн дараа олон нийтийн анхаарлаас холдохыг хичээсэн. Хүүхдүүд нэрээ бүгдээр өөрчилсөн байж магадгүй гэж их сурвалж тэмдэглэсэн байлээ. Олон нийтэд ямар ч мэдээлэл хийлгүй нам гүмхэн амьдрахыг бол одоо сонгосон байдаг. За тэгээд 2005 оны 7 сарын 30-нд Хаяд хотод Шипоник гарт амиа үргэцсдийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэгддэг амар амгалангийн цэцэрлэг бүр нэгдсэн. Тэгээд 2009 оны ихээр Шипоны хохирогч 200 гаруй хүний одоо арга гэрийнх нь гэр бүл төрөст нь хохирлыг нөхөн төлөвлөхээр одоо араас нь хөөцөлтөд ингэ явж байгаа. 2009 оны 9-р сард Шипоны шоронд байхдаа найзуудтай бичсэн цагтлуудын дуудлага худалдаагаар зарах орлого хийсэн гэвч хохирогчдын хамаатан садан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гомдол гаргасны дагуу энэ одоо дуудлага худалдааг бол цуцсан юм билээ. Үнэхээр олон хүний амнаас нүрсэн ба шүү дээ. Тэр ч одоо юу гэдэг эмчид бол угаасаа итгээд л үзүүлнэ шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн тэгээд одоо тунг нь хэтрүүлдэг ч гэдэг юм үнэхээр маш олон. Тэгээ дээрэс нь яг нэг одоо нас урсан тэр шалтгаан ч гэдэг юм. Тэгээ задлан шинжилгээ хийхгүй байгаадснаас их олон гэмтэр үлдчихэж болоо тийм байдалтай явсараад. Нөгөө эмчилжсэн эмч нь өөжөдөө байгалийн шалтгаанаараа нас авч танаа ээжчээстэй өндөр настай зүрхэн жоохон асуудалтай байсан бэ гэвэл эмчил өгнө идэх баг. Тийм шүү дээ. Тийм энэ эмч хүнөөчлөө гэж бодогдохгүй л ахал. Эмчийн дүгнэлтэнд л идэх баг л та. Тэгээ нөгөө хувийн лаборатори байгуулсан. Тэгээд энэ ч өөрөө гэртэн гүйччихэд эмчилгээ хийгээд байгаа юм л та. Тэгэхээр бас асуудалтай. Маш юм бурханлаг дүрхтэй хүн ч гадна цаанаасаа үнэхээр мэддэхгүй. Ямар ч чиг л байсан. Тэгээд хэрэгээ хүлээх нь хүлээсэн гэхдээ амар оролцлоо. За баярлалаа түргээ нэвтрүүлэг өндөрлөө студид хөтлөгч Чанцаа болон Амийн найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ашигчаар бол Улаанбаатарын их сургууль дэлхийд гарахаар зураатагаар мөн автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Симплэр аваарай. Өргөжлүүлэн томчуудын шууд нэвтрүүлгийн үйл хамсаасаараа түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.